Сайн мэцгаана уу? Кино гэх урлагт киноны символизм буюу киноны бэлэгдэл гэж нэрлэгддэг зүйл байдаг. Энэ нь кинон дээр харагдаж байгаа ямар нэгэн бит зүйл, дүр зураг, өнгө, дуу авиа, үйл хөдлөл нь зүгээр л нэг шууд утгаараа биш байдаг. Харин илүү гүн гүнзгий санааг илэрхийлэх дүрслэлийн аргыг киноны символизм гэж нэрлэдэг. Орчин үеийн зарим Монгол контент кинонууд дээр киноны тэр нарийн нандин чимэг символизм гэх зүйл харагдахгүй байгаа. Зүгээр л үйл явдал үзүүлдэг болчихжээ гэдгийг би хуучны Монгол кинонуудаа үзэж байхдаа мэдэрсэн байхгүй юу? Тийм болохоор хуучны Монгол кинонууд ямар гайхалтай бүтээлүүд байсан бэ гэдгийг мэдээсэй гэсэндээ өнөөдрөөс эхлээд бичлэгүүдийнхээ төрөлдөр би хуучны Монгол кинонуудын символизм гэх сурал бичлэгүүдийг шинээр оруулж ирж байгаа. Ингээд хамгийн ихний бичлэгээ 1986 онд гарсан найруулагч Нэм Гаваагийн Нандин Эрдэнэ гэх киногоор хийцгээе. За тэгэхээр киноныхоо үйл явдлыг тайлбарлаж ярих зураа символизм байх магадaltaй хэсгүүд гарч ирвэл тухайн үед нь тайлбарлаад явах болно. Киноны эхлэл хэсэгт гол дүрийн эмэгтэй өрөөсөн эмгээ хайсан бололтой алдахгүй нэ гэд байж байхад гол дүрийн залуу дамжаа ирснээ яриа өднө. Би засвар чимэглэлийн газар ажилладаг юм аа. Та надад итгээд өрөөсөн эмгээ үлдээчгээ гэд эмгийг нь аваад үлддэг. Дулмаагийн хувьд уран нураач мэрэгчлээ. Харин дамжаа түүний үзүүлбэрийг өмнө нь үзэж байсан. Түүнийг мэддэг. Тоглолтын дараа дамжаа дулмаа хаан ажлынх нь өрөөнд ирэхэд усанд орж байсан нь сонсогдсон тул саад бололгүйгээр ширээн дээр нь эмгийг нь тавиад яваад өгдөг. За одоо хамгийн ихний символизм орж ирж байна. Найруулагчид киноны символизм буюу бэлэгдлийн чанартай зүйл дэлгэцэн дээр харуулахдаа мэдээж гүн гүнзгий утга илэрхийлж байгаа зүйл нь учраас энгийн хэсгүүдээс арай илүү удаанаар камер тухайн зүйл дээр тогтож харуулдаг. Бас үзэгчийн анхаарлыг тэр зүйл рүүгээ чиглүүлэхийн тулд тухайн объектыг томруулж харуулдаг. Түүнээс гадна бэлэгдлийн чанартай зүйл нь гарч ирэнгүүт ард нь хөгжим ая явж эхэлдэг. Тэгвэл энэ бүгжтэй хэсэг дээр энэ гурван шинж чанар байна уу гэдгийг харцгаая. Хугацааны хувьд энэ хэсэг дээр арай илүү тогтоож барьж байгааз бас үзэгчийн нүдэнд тусахын тулд камерыг илүү ойртуулж байна. Энэ хэсгийн өмнөх хэсэг ардаа айгүй явж байгаад энэ бүгжтэй хэсэг орж ирэнгүүт ард нь хөгжим орж ирж байгаа. Мэдрээ цааваа орчлоо. За тэгвэл энэ хоёр эмгээр яг юуг илэрхийлэх гэсэн юм бол зүүн талын эмэг нь болохоор дулмаад үлдсэн байсан өрөөсөн эмэг. Харин баруун талын эмэг нь дулмаад зориулж уралсан дамжаагийн өөрийнхөө гараар хийсэн эмэг. Тэгэхээр хоёр өөр бүтцтэй эмгийг хос эмэг болгоод тавьсан байгааз энэ кино чинь ерөнхийдөө хайрын тухай кино. Энэ бүхнийг нэгтгээд харах юм бол дулмаа өрөөсөн эмэг шигээл ганц бие явж байсан. Дараа нь дамжаа яг энэ баруун талын эмэг шигээл түүний хажууд гараад ирсэн. Тэгэнгүүт хоёр өөр аргаар бүтээгдсэн энэ хоёр эмэг хос эмэг болж байгаа шиг хоёр өөр хүний өөр цаашид хос хоёр хосууд болох бэлэгдлийг энэхүү үзэгдлээр харуулсан гэж боддог. За ингээд өнөөх дамжаа чинь өөрийнхөө урландаа дурлсан бүсгийнхээ хөргийг зуран суун. Энэ үеэр дулмаа түүнийг хайж олж уулзаад ээж минь эмэг ингээд нөхөгдөөд ирнэ гэж сонсонгүй. Танд баярлалаа гэж хэлэхдээ хоёр эмгээ зүүчгсэн харагдана. Үүнээс хойш манай хоёр үе уулздаг болж байгаа. Дулмаа хэлнэ. Би амралтаараа ээж дүү хоёр дээрээ очих санаатай. Хотод ирээд удсан ч гэлээ гэрээ их санах юм. Ээж маань аваас хойш би муутай болсон. Гэхдээ миний ээж талшгээ уужуу сэтгэлтэй хүн хувь заяагаа өөрөө бүтээх ёстой гэж хэлдгийн. Дамжаа хариудна. Би сургуулаа төгсөөд хөдөө явъя гэж бодсон чинь аав ээж хоёр маань дургуйтсан. Ер нь ээжээс л босно л доо гэхдээ дулмаа аав ээжийн хүү байхаа болоод ард түмний хүү болох цаг нь болсон юм биш үү дээ гэж инээн. Дамжаа үргэлжлүүлэн би уг нь багада машин зохион бүтээхийг мөрөддөг байсан ч аав ээж хоёр гарын дүүтэй хүн юм чинь гээд намайг ийм мэрэгжилтэй болгосон гээд хоёр талын эцэг их ямар шуухан хүмүүс вэ гэдг нь харагддаг. Ингээд дулмаа нутаг руугаа явж дамжаач дараа нь томилолтоо аваад ардаас нь очсон боловч зөрөлд ч гсэн байж таардаг юм. Дулмаа хэдхэн хоногийн өмнө хот руу буцаан гээд ээж болон дүү нь байж байв. За үүний дараа шууд хурмаа хийж байгаа үзэгдэл рүү
оршилж нэ. Урмынхаа найрыг хийн. Дамчаагийн аав босож ирээд бэрийн маань ээж их сайн хүн юм а. Хандгай охиндоо ээж бүрэн хэрэгсэлтэй 5 хантай гэр төхөөрчээ. Тэр гэрт бид та бүгдийн хоол ундыг бэлдэж байна гэд хідэн үг хэлэх гэхтэн л эхнэр нь татаж чангаагаад суу гэд байдаг. Хэсэг хугацааны дараа хүмүүс жаахан цөөрсөн үед ээж нь хүү дээрээ очоод миний хөө эр хүн чинь эхнэрээ гэртээ аваачдаг байхад миний хүү айлд очиж байдаг болж байна уу гэд. Ер нь бол хүү бэр хоёроо нүднийхээ өмнө хяналтандаа байлгах гэж л тэгэж хэлж байгаа. Тариуд нь Дамчаа хэдийгээр дулмаагийн байгууллагаас энэ байрыг бидэнд өгсөн ч гэсэн миний нэрээр гэрээнд байгаа штэ гэд ээждээ шивнэн. Дамчаагийн ээж дулмаагийн ээж рүү хялам хийж харснаа үргэлжлүүлэн чиний энэ хадам зөөж яваа эмэг бөгчөөл та хоёр төвчгсөн бол насны хоол болох байж тээ. За хуримнаас хэд хоногийн дараа Хандгайн бие муудлаа. Эмч ээжин чинь би ер нь базаахгүй байна шүү гэд хос хоёрт дуулгана. Дамчаагийн ээж хүүдээ хоол авчирч өгч эргэхдээ хідэн үг шидчихэд яваад өгдөг. Аав дээр чинь санхүүгийн шалгалт ирээд өөр төлбөртэй гарч байгаа юм байх. Саяны чиний хурим гихтэл чамгүй их юм орлоо. За муу хүүгээ хүний хүн сахиж ядаж байхад нь дэмий юм хэлчихлээ гэхтэн Дамчаа нэг л бодолд орсон янзтай. Хэд хоногийн дараа Дамчаа ээжийг нь асарж байх үед Хандгайн би бүр муудаж эхлэн. Дуудлага авсан дулмаа ээж рүүгээ гүйлээ. Хандгай амьсгал хураахынхаа өмнө Дамчаад хэлнэ. Өвгөн минь хүүтэй болгосон гэж их ярьдаг байсансан. Үзээгүй болохоос л биш. Өвгөний минь хүсэл биелж юмны наан цаанахыг мэдэхгүй балчаар болохоор нь оюуныгаа л өрөвдөх юм. Дулмаач ах вэ? Одоо алцахгүй гэж хэлээд 3 дахь 2 бөгжөө тайлж Дамчаад өгөх гэж байхдаа амьсгал хураачихна. За дараагийн символизм байх боломжтой үзэгдэл нь Хандгайн 2 бөгж. Хандгайн 2 бөгж өөрийнх нь 2 охиныг илэрхийлж байж магадгүй. Хандгайн гараас мултарсан 2 бөгж одоо харж хандах хүнгүй өнчирч хоцорсон 2 охиныг нь илэрхийлэх шиг эзэнгүү хаягдсан 2 бөгчийг Дамчаа атгаж авч байгаа нь үүнээс цааш охтууд Дамчаагийн атганд орсныг нь харуулж байж болох. Ээжигээ өнгөрснөөс хойш дулмаа сэтгэл санааны хувьд докторгүй байгаа нь харагдана. Бэлтгэлийн үеэр барьж байсан 2 аяга унгаагаад хагалчихлаа. Камер хагарсан аяган дээр фокуслаж тогтож харуулад байдаг болохоор дахиад нэг символизм гэсэн үг. Энэ нь бараг л эхний символизмын эсрэгцэл байх. Эхний символизм дээр 2 өөр эмэг хос эмэг болж хос болохыг илэрхийлж байсан бол энэ удаад яг эсрэгээрээ адилхан 2 тавгны нэг нь хагарсан байна. Тэгэхээр хос хоёрын харилцаанд удахгүй ан цав хагарал үүснэ гэдгийг илэрхийлж байгаа байх. Дамчаагийн аав ээжийн гэр. Ээж нь оюуныг худалдагч болгочихвол гэхтэн Дамчаа оюунч нутаг буцах шинжтэй гэд хэлэхэд ээж нь явбал сайн л бидтэй гэж хэлнэ. Дараа нь Дамчаа мөнгө гаргаж ирээд өрөө хурдан дарцгаа гэд ширээн дээр нь тавиад гараад явдаг. Үүний хажуугаар дулмаа жирэмсэн болсноо Дамчаад хэллээ. Дамчаач маш их баярлна. Аав ээждээ аав болсон баяртай мэдээгээ дуулахад л ээж нь маш их уралдаг. Сольж өмсөх хувцгүй байж ээж чи гэрэлсэн. Одоо гэрээч төхнүүлээгүй байж хүүхдтэй болчихлоо. Тэр хүүхд гээд юмыг чинь хүсээд байхаар ч юм биш. Бас л чам шиг аав ээжигээ зовоос амтан гарна үз. Цаадхынхаа мэрэгчлийг ер нь бодож үзнэ үү чи? Энэ сайхан нугардаг би төрсний дараа юу болох вэ? Ёстой нэг дүүрсэн амтад ээж нь Дамчаад би тэр хүүхдийг чинь хүн болгохгүй. Маргаашнаас би өөрөө хөөцөлтнө гэд дулмааг үр хөндүүлэх гээд байдаг. Дамчаа бухимдаж байгаа ч ээжийнхээ өөдөөс юу ч хэлж чаддгүй. Аав ээжийнхээ гэрээс гарч дулмаагийн цирк дээр очлоо. Хос хоёрыг өнгөрөөд явхад ард нь киноны дараагийн символизмыг харуулдаг амтан сургагч цагаан болон хар өнгөтэй 2 сарлагийг ташуурдаж сургах бүрд нь 2 сарлаг түүний тушаалаар хоёулаа яг адилхан эргэх хөдөлгөөн хийж түүний заавраар хүсээгүй үйл хөдлөлөө хийнэ. Яг энэ үйл явдалтай зэрэгцэн Дамчаа дулмаад ээжийнхээ хэлсэн үгийг хэлэх үед ард нь амтан сургагчийн ташуурын тас хийх чимээг оруулсан байдаг. Энэ хэсэгт олон зөвлөл зэрэгцэн оршиж байна. Амтан сургагч бол Дамчаагийн ээж. Ташуурны тас хийх чимээ Дамчаагийн ээжийнх нь хэлсэн хорон үгнүүд. Хар сарлаг нь Дамчаа, цагаан сарлаг нь дулмаа. Ташуураараа 2 сарлагийг сургаж байгаа нь Дамчаагийн ээж үгээрээ энэ хоёрт нөлөөлж далдуур хийх үйлдэлийг нь сургаж зааварчлаад байгаагийн илэрхийлэл. Харин 2 сарлаг яг адилхан эргэх хөдөлгөөн хийж байгаа нь Дамчаагийн ээж энэ хоёрын толгойг нь эргүүлсэн гэж харуулж байж магадгүй. За эмнэлэг доторх үзэгдэл эмч дулмаад зөвлөнө.
Хүнд хүнээс илүү эрдэнэ гэж байдаггүй юм. Та өөрөө сайн бодоорой. За энэ дээр киноны маань нэр өөрөө бүхэл бүтэн символизм байсан бааз хүнд хүнээс илүү эрдэнэ гэж байдаггүй юм. Киноны нэр маань Нандин эрдэнэ. Тэгэхээр эрдэнэ гэдэг бол бит материал биш, хүн өөрөө юм аа гэсэн санаа. Хандгайн эрдэнэ бол 2 охин нь. Дулмаагийн эрдэнэ бол оюун. Бас хөвлөд нь бүрлдсэн хүүхэд нь гэх мэт эрдэнэ бол хүн өөрөө. Дамчаа хөөрхийн уг нь бол дулмааг эмнэлгээс тосч авах гээд ирсэн байдаг. Харин дулмаагийн түн рүү харсан харц өмнөх хайр гэрэлсэн харцнаас огт өөр байлаа. Дамчаа ээж аавын авч өгсөн шинэ машин гээд ярьж байхад нь хажуугаар морин тэрэхтэй явсан нэгэн өвгөн санаандгүй байдлаар машиныг нь зураад хайчихдаг. Дамчаа өвгөнийг заандж аваад энэ ямар чиний амбар юм уу гээд шанаад орхилоо. Дулмаа өвгөний хажууд гүйж очоод дамчаагийн хувьд Нандин эрдэнэ гэдэг зүйл хүн биш эд зүйл байх нь гэдгийг ойлгосон бололтой дүүгээ явъя гэд хэлэхэд нь дамчааг орхиж дүүтэйгээ хамтдаа цаашаа гүйгээд явчихдаг. Дамчаа маань ганц машинтайгаа л хоцорлоо доо. Дулмаа дамчаагийн ээж рүү залгана. Би таны зөвлөгөөг бодсон ч эцэст нь өөрийнхөөрөө шийдлээ. Би таны замаар явж чадахгүй гэдгээ хэлэх гэж залгасан. Би шийдсэн. Баяртай ээжээ. Чи миний Нандин эрдэнэ. Айна чи сонсч байна. Би удахгүй чам шиг ухаантай хөөрхөн Нандин эрдэнэтэй болно. Ойлгож байна уу дүү минь? Одоо хамгийн сүүлийн төгсгөлийн символизмынхаа талаар ярьцгаагаад бичлэгээ өндөрлүүлцгээе. Дулмаа оюун 2 автобусанд орж ирээд суухад хүмүүс орж ирсээр нэг мэтгэд автобус дүүрэн хүнтэй болчихдог. Энэ нь хэдийгээр Дулмаа оюун 2 одоо харагдаж байгаа нь хоёулахнаа мэт боловч цаг хугацаа өнгөрнө. Ирээдүйд оюун үр хөвгттэй болно. Энэ хоёр маань хүнээр баян хүмүүс болно гэдгийг бэлэгдэж байгаа байх. Харин дамчаа өөрийнхөө Нандин эрднийг хүн гэж тодорхойлоогүй тул түүний хажууд одоо хэн ч алга. Тэрний хувьд Нандин эрдэнэ нь энэ машин нь гартаа зүүлсэн цаг бас бөгжинэ. Ингээд энэ киноны хамгийн гол санаа нь өөрийнхөө Нандин эрднийг хоёр өөрөөр тодорхойлсон хоёр өөр хүний амьдралыг харуулсан юм шиг санагдлаа. Бичлэгийнхээ эхлэлд хэлсэндээ энэ бол цуврал бичлэг байх болно. Ингээд дараагийнхаа хуучны Монгол киногоор уулзцгаая да. Баяртай.